За өнөөдрийн хоролтооноор ер нь ямар шийдвэрүүдийг гаргаваа, тендерийн тухай хууль унжаах шиг байна. Одоо төсвийн доктортой байдлын тухай хууль цаашаа явж байгаа шиг байна. Эдгээр хуулиуд дээр таны байр суурь ямар байсан, нам бас өчигдөр яг ямар байр суурь дээр яг өнөөдөр хэлэлцэж байгаа энэ төвшөнд одоо төсвийн доктортой байдлын тухай хуулийг цаашаа явуулъя гэдэг дээр хичнээн хувийн санал нэгдэж чадаад ингээд хурал үргэлжлэж байгаа юм байна. За төсвийн доктортой байдлын тухай хууль төсвийн тодтголтой яралтайгаар мөр хэлцгээр орж ирсэн. За ингээд энэ төсвийн тодтголыг хэлцэх ажлын хэсэгт орж ажилласан. За энэ дээр бол ялангуяа төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөлөхгүй талаар бол нэлээд мэтгэлцэж, нэлээд маргаан үсгэж ажилласан. Харамсалтай сая одоо ингээд олонхын саналаар ялагдчихлаа. За яг нь ер нь төсвийн доктортой байдлыг том зургаар нь харуул эх 4 жилийн одоо Монгол улсын төсөв санхүүгийн байдал хаашаа явах вэ гэдэг ийм маш том шийдвэрийг гаргаж байгаа юм. За мэдээж нөгөө тал нь их тийм Монголыг мэдээж унгаагаад дуусгачих гэсэн сэтлэгүүл байх. Аль болох хөрөнгө оруулалтаа хий, аль болох одоо ажиллаа хийя гэсэн хандлагатай. Нөгөө доктортой байдлын хуулийг өөрчлөхгүй байгааг дэмжих чинь бас л Монгол улсаа одоо зүгээр сул унтаа байдалтай байлгаа биш, илүү зөөлөн аргаар, илүү онлын мэтгэл цааны аргаар, илүү доктортой байдлаар нь явуул гэдэг ийм л хоёр үзүүлэлтээр төлөв ялгаа гарсан гэж ойлгож байгаа. Тэгээд Монгол Ардын нам бол төсвийн доктортой байдлын хуулийг өөрчлөх саналыг дэмжиж оруулж ирсэн. Ардчилсан намын бүлгийн хурлаас бол гишүүд өөрөө өөрсдийнхөө саналаараа үзүүлэлт талаараа оролцохоор ингэж шийдвэрлсэн. Тэгээд олонхын саналаар төсвийн доктортой байдлын хууль бол өөрчлөгдөхөөр болж байна. Цаашаа ингэж хэлцэгдэхээр явж байна. Цаашаа ингэж хэлцэгдэхээр явж байна. Тендерийн тухай хууль дээр харин унж байгаа гол шалтгаануудын та юу гэж харж байна? Бас нэгэн тайлбар яваад байгаа шүү дээ. Хяналтгүйгээр шууд ингэж яах чинь гэсэн асуудлууд гараад ирсэн. Энийн процесс одоо цаашаа яаж үргэлжлэх юм? За тендерийн тухай хууль ялангуяа төр хувийн хвшлийн тухай хуулийг ер нь хууль санаачлагчд нь буцаах тухай олонхын санал гарч байна. Нэг талаасаа зөв. Ер нь яг тендер гэдэг дээр бид нар одоо зүгээр энгийн төвшний одоо засгийн газрын хөдөлтөх үйл ажиллагаанаас өөрсдөө ч мэдэхгүй технологи шаардсан эсвэл одоо менежмент шаардсан бидний өөрийн ч мэдэхгүй маш том хэмжээний дүнтэй тендерүүдийг нэг хуулиар л чигэж оруулж ирэх гэдэг байгаа учраас бүгдийн нэг хуулийн дээр одоо багтаах боломжгүй маа гэдэг би бол тийм хувийн гормын саналтай байгаа. Тэгэхдээ нэгэнд одоо хууль санаачлагч нь буцаж байгаа учраас энэ засагтаад ороод ирэх байх гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.